Байгаль чамаа гэдэг юм. Учир нь байгаль намаа гэдгээс юм. 2022 оны хавар 5 сарын 17. Сүүлийн үед маш хүчтэйгээр нэг л зүйлийг л мэдрэх боллоо. Ичингүрэл, эргэлзээ, найдвар алдах. Төгсөх ангигээ завгүй явсан өдрүүд эдгээр өдөр хоногуд намайг өөрөөсөө том асуулт асуугаад хүргэсэн юм. Том асуулт. Хэрэв миний өмнөх бичлэгүүд ингээд хэсэг хугацааны дараа тэр үедээ гой санагдаж байсан шигээ биш болчихж байгаа юм бол ирээдүйд ч гэсэн яг одоо хийсэн бичлэгээ тэнэг гэж бодно. Өнгөрсөнд хийсэн зүйл маань хэрэггүй болчих юм бол алстаа хийх хэрэг байна уу? Болчих жоох байхгүй. Тэгэл би ингээл юу вэ гэл амар гачин асуудалд ороод гэх юм. Юу ч мэдэхгүй гэдгээл бүр хитрхээ сайн ойлгож байна. Мэддэг гэж бодсон үеэсээ ичих шиг. Бүгдийг нь ураад, шидээд шатаачихмаар. Ердөө ганц л тавч. Үүнээс болоод ажилч урагшлахгүй цаашид өөрийгөө сайжрахгүй мэтээр санаад байна. Төгсгөл байхгүй гутран гудлууд. Өмнө нь 2 сонголт л байла. Төвчээд юу болохыг харах, эсвэл ийшээл очиж болох нь тэр. Манай гэрийнхэн зүүн тийшээ нэг ч аялж байгаагүй. Хойш нь хариулвал мэдгэдэн дээ. Очих газар маань харин энд. Буур нуур. Бид нар одоо энд байна. Талбартын зомби. Буур нуур. Ийшээл очиж болох нь тэр. Шин санаа, урам зориг, итгэл найдвар. Цөхөрсөн үед хүн эдрийг хаанаас ч хамаагүй хайна. Бүр хаанаас ч хамаагүй. Зөвхөн нарны байдлаар хэдэн цаг болж байгааг таадаа. Тавдч, 6:40. 10:40. Зургаадч. Би ихтэй хэр удаан өнгөрснөөс зүгтэн гэж, хэр удаан өөрийгөө сатааруулна гэж, яагаад гаднаас урам зориг хайна гэж. Би бол тэр бол би. Би бол тэр бол би. Би түүнд уур хүрж байна.
Яагаад илүү сайн байж болдгүй? Яагаад хэлсэн бүрэн зөв байж болдгүй? Яагаад бүтээсэн болгоно сэтгэл төрдөггүй юм бас яагаад Тэгтээ ууралж байгаа хүн бас буруутай хоёр нь нэг хүн байхаар толгой иргэн хэрэг. Гэхдээ гол санах зүйл нь би энэ аялалд ганцаараа байгаа юм биш. Тэр энэ доторх миний хувийн зөрчилдөөн шаналлаас олж гэрантайгаа өнгөрөх хомс боломжийг үж болохгүй л дээ. Энд одоо бол гоё болж яг салхин багсаад нар гараад шараад бас байгальд байх ховрхон боломжийг тэмэз. Би уршилж байгаа шүү төсөөд өгье. Энд ч ерөөс уршилгүй байх юм. Эндээс өдлөд эргээд Улаанбаатар руу явцгаана. Харих замд гэхдээ би бодсон. Хариултуудыг би олоогүй. Ч гэсэн яг энэ бүхэн зүгээр л улаан ирлэж магадгүй. Тэгэд бас өнгөрсөнд хийсэн зүйлээсээ ичих гэдэг нь өөрөө чиний сайжирсны илэрхийлэл гэсэн үг. Яг үл ямар нэг өссөн төвчлөлд байгаагүй бол чи өнгөрснөөгөө хараад юу ч хэлж мэдэхгүй гэх юм уу? Ичнэ гэдэг бол баарыг сайн дөхөө. Үүнийг би ойлгохгүй л